За ингээд хурдан дааг гарааны 6-аас ирэвлээ. За ингээд хурдан дааг гарааны 6-аас ирэхэд улаан шар чэйж нэмэт сайхан хээр дааг. За шар нэмэт чэйж нэмэт саар дааг хоёр хөнгө аваад гарсан байна. За 191 дугаартай энэ сайхан халтар дааг хөнгө аваад гарсан бол наад талд нь 16 дугаартай мөрцөн Өсгөд аймгийн Тосон зэнгэл сумын уяач Батцайгийн одоо хурдан саар дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За цаагуур хул адаг дааг гараад ирсэн Булган аймгийн Бугт сумын залуу уяач Ганцэгтийн даваа нэмээ одоо хурдан хул адаг дааг гараад ирсэн бол түүний урд дээр хүрэн дааг гараад ирсэн. Энэ хүрэн дааг бол Булган аймгийн Бугт сумын алдарт уяач Гочогийн Гамбатын одоо хурдан хүрэн алзан дааг гараад ирсэн байна. За энэ наатал сайхан хээр дааг гараад ирсэн байна да. Булган аймгийн Бугт сумын Баян Тэгэл сумын аймгийн алдарт уяач даваа дөржин одоо Бүрэг Балтын хурдан хээр дааг гараад ирсэн байна. За Бүрэг Балт уяач одоо түрүүн хүрээ хайрыг дурсан хүн баг. За өнөөдөр ингээ хээр дааг бол өнгөний хэдэн дааган дээр гараад ирчихсэн байна. За энэ донд ногоон зэвчнэнэтэй сайхан хүрэн дааг гараад ирсэн байна. За энэ хүрэн дааг бол 105 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт 76 дугаартай сайхан хүрэн дааг гараад ирсэн байна. Тэр голоор гараад ирж байна. За энэ хүрэн дааг бол Булган аймгийн Бугт сумын уяач Тавсрынгийн Жавхан дэгсэн одоо хурдан хүрэн дааг гараад ирсэн байна. За тэр донд бол Булган аймгийн Орхон сумын уяач Гүрцэгийн намын жилууны одоо хурдан хээр халзан дааг нь гараад ирсэн байгаа харагдаж байна. За Жавхан дэгсэн одоо ухаа даагч нь үйлдээ хурдан дааг болчихно. Энэ бүхэн даагны ард дээрээс нь одоо нэгтгэн тулаад зурагшаа очих шиг байна. За түүний ард дээр хээр дааг гараад ирсэн байна. Энэ хээр дааг бол 81 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт сумын Ханжирлан тогийн аймгийн алдарт уяач Дамжин Баян мөнхийн одоо хурдан хээр халзан дааг гараад ирсэн байна. За ягаан нэмнэттэй хүүхдтэй сайхан хонгор дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хонгор дааг чинь 42 дугаартай гээ бүртгэл дээр байхын тулд бүртгэл дээр 42 дугаартай даагууд хараахан бүртгэгдээгүй. За ингээд түүний урд дээр бол хул адаг дааг яваад байгаа. Булган аймгийн Бугт сумын залуу уяач Ганцэгтийн даваа нэмээ одоо хул адаг дааг яваад байгаа бол за жоохон явсан гэдгээр. За 168 дугаартай саар дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За 168 гээ бүртгэл дээр энэ дээр бол 16 дугаартай саар дааг гэдэг. Энэ бол Өсгөд аймгийн Тосон зэнгэл сумын Батцайгийн одоо хурдан саар дааг мөн юм шиг байхын тэгээд номер нь бас зөрчсөн байх шиг байна. За ингээд энэ хэдэн даагны өнгөн дээр халтар дааг, хул адаг даагны ард дээр сайхан халтар дааг гараад ирж байгаа харагдаж байна. За жоохон суугаад энэ 5 даагийг сайхан харуулж ш. За энэ хэдэн даагны урд дээр бол Бугт сумын залуу уяач Ганцэгтийн даваа нэмээ хул адаг дааг. За түүний ард дээр сайхан хүрэн дааг гараад ирсэн байна. За энэ хүрэн дааг бол Булган аймгийн Хотог өндөр сумын залуу уяач Дэмчгийн Эрдэнэтийн одоо хурдан хүрэн дааг гараад ирсэн байна. За цаад талд нь халтар дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. Булган аймгийн Бугт сумын уяач Мягмар жаргалын одоо Ширнгийн одоо хурдан хүрэн даагтай адилхан дааг гараад ирсэн байна. За Ширнгийн халтар даагны наад талд бол одоо Жавхан дэгсэн одоо хүрэн дааг гараад ирсэн байгаа. За даагнуудын хөл бол одоо үнэхээр хурдан байна да. За энэ 76 дугаартай мөрдсөн энэ хүрэн даагийг би одоо урагшаахан уралдах болов гэж бодож байна. За явсан. За 42 дугаартай жижигхэн хонгор дааг яваад байгаа. Энэ хонгор дааг бол одоо бүртгэлдээ 42 гэсэн бүртгэл хараахан байхгүй байна. За түүний урд дээр халтар дааг гараад ирсэн Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Баттулгын үр цайхын одоо хурдан халтар дааг гараад ирсэн байна. За энэ халтар дааг бол одоо үр цайхын халтар дааг хул адаг даагны ард дээр за ингээд өнгөн дээрээ 7 дааг гараа явсан. 7 даагны ард дээр 3. За ингээд 11, 12 дээр үр цайхын халтар дааг. 11 дээр Хотог Бугт сумын уяач даваа нэмийн одоо хул адаг дааг бол одоо 11 дээр. За энэ хэдэн даагны хамгийн цаад талаар 81 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт сумын аймгийн алдарт уяач Дамжин Баян мөнхийн одоо хээр дааг гараад ирсэн байна. За түүний урд дээр бор дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бор дааг бол Сэлэнг аймгийн Орхон сумын уяач Отгонбаатарын одоо Сүлдэрдний одоо хурдан бор дааг гараад ирсэн байна. За бор даагны урд дээр хээр дааг гараад ирсэн байгаа. За явсаа гэдэг өгөрөө. Булган аймгийн Бугт сумын Ханжирлан тогийн уяач Сэмжидийн Батчаргалын одоо хурдан халтар дааг гараад ирсэн байна. За Сэмжидийн Батчаргал уяач бол одоо өгдөө хүрэн халзан газарх нь одоо 7 турчсан. За наад талд нь хонгор дааг 142 дугаартай юм байна. Түрүүнд 42 гэдэг 142 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт сумын уяач Тавдэржин Батцмын одоо хурдан хонгор дааг нь гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд энэ наатал сайхан хүрэн дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ хүрэн дааг бол Булган аймгийн Бугт сумын аймгийн алдарт уяач Мягмар жаргалын мөнгөтийн одоо хүрэн дааг нааталд нь
За урд талд нь одоо 151 дугаартай мөрдсөн бор дааг яваад байгаа. Энэ бор даагууд бол Булган аймгийн Буг цумын амгийн алдарт байж Жамбал-Доржин Батцүрийн одоо хурдан бор дааг нь гараад ирсэн байна. За түүний урд дээр Орхон аймгийн Баян өндөр сумын амгийн алдарт байж Цаас өргөний оюун болдын одоо хурдан бор дааг гараад ирсэн байна. За ингээд энэ жижигхэн хулаалт дааг чинь гарсан цагаас хойш яваад байгаа. Ганц зөвхөн даваа нэмээ одоо хурдан хулаалт дааг яваад байгаа. Явж байна. За ингээд хулаалт даагны урд дээр бол Халтар дааг гараад ирсэн Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Батболгийн үр цахын одоо хурдан халтар дааг гараад ирсэн байна. За халтар даагны урд 46 дугаартай мөрдсөн хурдан дааг. За жоохон тогтсон шүү. 46 дугаартай мөрдсөн цагаан хурдан дааг гараад ирсэн байна. Булган аймгийн Хотог өндөр сумын залуу яаж Дэмчгийн Эрдэнэтийн одоо хурдан дааг гараад ирсэн байна. За цаа талд нь одоо саарал даагд яваад байгаа. Өсгөл аймгийн Тасан зөнгөн сумын уяаж Батцайгийн саарал дааг гэж би одоо бодоод байгаа. За номер нь бол зөрөөд байгаа. За ингээд урагшаа яваад байгаа. За ингээд тогтоод явж. За энэ хоёр даагны урд дээр 40 дугаартай мөрдсөн Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Дондын Болдбаатарын одоо хурдан бор дааг гараад ирсэн байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Дондын Болдбаатарын хурдан бор даагны уяаж салхыг Булган аймгийн Хотог өндөр сумын аймгийн алдартай Наранбаатар бол одоо уяаж уяаж салхыг тааруулдаг. За араас үр цайхын халтар дааг чинь бол одоо үнэхээр хөл ширүүхэн орж ирж байх чинь. За өнгөн дээрээ 3 дааг гараад ирсэн. 3 даагны ард дээр бол одоо 5 дааг, 8, 9, 10, 11 дааг. За 12 дээр үр цайхын халтар дааг гараад ирсэн байгаа. За 12 дээр үр цайхын халтар дааг, 11 дээр Булган аймгийн Хотог өндөр сумын уяаж Дэмчгийн Эрдэнэтийн одоо хурдан дааг гараад ирсэн бол Өсгөл аймгийн Тосон зөнгөн сумын уяаж Батцайгийн одоо хурдан саарал дааг гараад ирсэн байгаа. За саарал даагны урд дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Дондын Болдбаатарын одоо хурдан бор дааг бол ингээд нэг 6 8 9 дээр яваад байгаа юм шиг байна. За ингээд урагшлаа. За урагшаа өнгөний даагнууд. За ингээд энэ хэдэн даагны ард дээр хөл Өсгөл аймгийн Тосон зөнгөн сумын уяаж Батцайгийн одоо саарал дааг яваад байгаа. За өнгөн дээр 8 дааг. За ингээд тогтсон шүү. За энэ ард дээр нь сайхан бор дааг гараад ирсэн байна. Бор даагны урд дээр одоо боргид амттай сайхан хурдан дааг гараад ирсэн. За цаг арай болсон болохоор одоо хүүхдийн номер бас танигдахгүй байна. За түүний урд дээр 169 дугаартай мөрдсөн Буг цумын уяаж 182 дугаартай хонгорд байгаа юм байна. За явсаа гэдэг. 192 дугаартай Буг цумын аймгийн алдартай Санжаагийн борогийн одоо хурдан бор даагтай тун адилхан дааг байна. За энэ хэдэн даагыг бол одоо хонгор дааг өнгөлөд 182 дугаартай мөрдсөн хонгор даага Булган аймгийн Буг цумын уугуул Орхон аймгийн Баян өндөр сумын арай Чулуун сүрэнгийн одоо Батболгийн хурдан хонгор даагийн айргийн 5 дээр яваад байгаа. За ингээд өнгөний 4 даагийг та бүхэндээ харуулъя. 3-4-ийн дааг өнгөний 2 дааг бол одоо холбон салчихжээ. 3-4-ийн 2 даагийг та бүхэндээ харуулъя. Ингээд айргийн 4 дээр 179 дугаартай мөрдсөн даагаад гараа явчаарай. Булган аймгийн Буг цумын Ханжарлан төвийн залуу яа Чулуунбаатарын оюун эрдэнэ одоо хурдан хул дааг ингээд айргийн 4 дээр гараад ирсэн байна. Булган аймгийн Баяр наадад аман үзүүн хурдсан ариун нэрнгийн одоо тамгатай хурдан хонгор даагтай тун адилхан дааг байна. За энэ хэрвээ мөн бол одоо Орхон аймгийн Булган аймгийн Орхон сумын уяаж одоо Ондөр хоёрын одоо хурдан хонгор дааг. За Ондөр хоёр одоо уяа солигыг тааруулдаг тэр хонгор дааг мөн бах ариун нэрнгийн тамгатай Өсгөл аймгийн Дараагийн сум аймгийн алдарт байж ариун нэрнгийн тамгатай хонгор дааг бол одоо айргийн 4 дээр гараад ирсэн байна. 70 гэдэм үү 7 юм уу Шимждийн Бачиргалын хээр дааг мөн юм болоо да Булган аймгийн Буг цумын уяа Шимждийн Бачиргалын одоо хээр дааг нь гараад ирсэн юм шиг байх юм. Орхон аймгийн одоо засаг дарга Эрдэнэтийн захичаараа жижигсэн Шимждийн Бачиргал гэж одоо хавцан газар нь энэ одоо өнгөнд дурлаж байгаа жоохон үзүүр дээр өнжөө 7 дурлалчихсан. За өнөөдөр Бачиргал уяач бол хээр даага ингээ айргийн 3 дээр гаргаад ирсэн юм байна. За аман хөзүүн дээр хөрөн дааг гараад ирсэн байгаа. За энэ хөрөн дааг бол 148 дугаартай борцсон хөрөн дааг Булган аймгийн Буг цумын алдартай байж Гочоогийн Ганбатын одоо хурдан хөрөн дааг бол аман хөзүүн дээр. За өнгөн дээр сайхан хээр дааг гарч ирээд утчихсан байна. За өнгөний дааг Булган аймгийн Буг цумын аймгийн алдартай байж Даваадоржин Бүрбатын одоо хурдан хээр дааг өнгөн дээрээ гараад ирсэн байна. За аман хөзүүн дээр бол одоо хөрөн дааг гараад ирсэн байгаа. За Бүрбатын хээр дааг бол одоо ингээд өндөр толгой өсгөд бол өнгөн дээрээ. За аман хөзүүн дээр бол Булган аймгийн Буг цумын уяач Аривжийн Мегмардаржин одоо хөрөн халзан дааг бол аман хөзүүн дээрээ. За айргийн 3 дээр за Бачиргалын хээр дааг 71 дугаартай мөрдсөн Булган аймгийн Орхон сумын уяач Хөр цоогийн номын чулууны хээр халзан дааг ингээд айргийн 3 дээр гараад ирж байгаа юм байна. За номын чулууны хээр халзан дааг 3 дээр аман хөзүүн дээр бол Аривжийн Мегмардаржин хөрөн халзан дааг.
За өнгөн дээр за ингээд өндөр хөтөлд авахд бол хурдан даагны уралдааныг Булган аймгийн Бугт сумын Баян Төгөл багийн аймгийн алдарт байж Хөрөг дөржийн Бүрэн Баттын одоо хурдан хээр дааг өнгөн дээр за аман хөзүүн дээр Булган аймгийн Бугт сумын улсын алдарт байж Аривчрын мөгмөр дөржийн одоо хүрэн халдсан дааг аман хөзүүн дээр за айргийн бүрэг дээр Булган аймгийн Орхон сумын уяач одоо Кардинал компани захирал Хүрцогогийн одоо намын чөлөөний хурдан хээр дааг айргийн 3 дээр за өмнөний 3 дааг бол одоо их олон салчихсан юм байна. За барай үндсэндээ бол 2 км үргүүг үйтэй үлдээ дээ. За ингээд 3 даагийг энэ 3 дээр Булган аймгийн Орхон сумын уяач намын чөлөөний хээр дааг 3 дээр аман хөзүүн дээр Булган аймгийн Бугт сумын улсын алдарт байж Аривчрын мөгмөр дөржийн одоо хүрэн халдсан дааг бол аман хөзүүн дээр за өнгөн дээр Булган аймгийн Бугт сумын Баян Төгөл багийн аймгийн алдарт байж Даваа дөржийн Бүрэн Баттын одоо хурдан хээр дааг өнгөн дээр болоод хэвээрээ. За арын даргнуудыг бол одоо сууж харуулах нь одоо зайвуулцсангүй. Өнгөний 3 дааг бол их олсалсан. За бүрцгийн намын чөлөөний хээр дааг 3 дээр мэгмэр дөржийн өрөө алсан дааг аман хөзүүн дээр Бүрэн Баттын хээр дааг өнгөн дээр ингээд өнгөний 2 дааг бол одоо жоохон саллаа. За ингээд өнгөний даагийн хөлөг дагаад дээр Булган аймгийн Бугт сумын түүхэд 100 жилийн ангих 2 наадмын хурдан даагны уралдааны өнгөн дээр Булган аймгийн Бугт сумын Баян Төгөл багийн аймгийн алдарт байж Даваа дөржийн Бүрэн Баттын одоо хурдан хээр даагыг бол одоо хөдөлгөөд одоо өдөрдөр нь салгаж байна. Аман хөзүүн дээр хүрэн халдсан дааг ойрхон шүү. Хүрэн халдсан дааг Булган аймгийн Бугт сумын улсын алдарт байж Аривчрын мөгмөр дөржийн хүрэн халдсан дааг аман хөзүүн дээр за ингээд хээр даагыг бол одоо газар дээрээс нь салгачж байгаа юм байна. Бугт сумын Баян Төгөл багийн аймгийн алдарт Даваа дөржийн Бүрэн Баттын одоо хурдан хээр дааг бол 47-8-тай хөдлөөд байгаа юм байна. За энэ хоёр төгсүр дөхөн газар одоо 47-8-тай хөдлөнө гэдэг бол одоо хээр дааг өнөөдөр үнэхээр хурдан байгаа юм байна. За гарсан цагаас шүтэлч уралдаад өнөөдөр Булган аймгийн Бугт сумынхан одоо түүхэд 100 жилд одоо төрөө магна торгон жилийн өргүүлгээр одоо ирж явна да. За аман хөзүүн дээр бол одоо мэгмэр дөрж улсын алдарт байж мэгмэр дөржийн Аривчрын мөгмөр дөржийн одоо хүрэн халдсан дааг яваад байгаа. Ингээд эрхэм хүндлэлттэй тулгуур төр үнэн бүрэн мөсөн байгуулагдсан 2233 жил их Монгол улс байгуулагдсан 818 жил тусгаар төтөлдөө сэргээ мандуусны 113 жил ардын хэвсүүлийн 103 жил Булган аймаг өсөж ирсний 86 жил Бугт сум үүсэн байгуулагдсны түүхэн гаруй алдар 100 жилийн ангих 2 наадмын хурдан даагны уралдаанд Булган аймгийн Бугт сумын Баян Төгөл багийн аймгийн алдарт байж Даваа дөржийн Бүрэн Баттын одоо хурдан хээр дааг төрөө магна торгон жилийн өргүүллээ. За аман хөзүүн дээр хүрэн халдсан дааг яваад байгаа Булган аймгийн Бугт сумын улсын алдарт байж Аривчрын мөгмөр дөржийн одоо хүрэн халдсан даагийг болдордны хүн хонжоод одоо өнөөдөр аймгийн аман хөзүүн турлуулж байна. За хүрэн халдсан дааг бол үнэхээр сайхан дааг байна. За ингээд Аривчрын мөгмөр дөржийн хүрэн халдсан дааг бол аман хөзүүнд за айргийн 3-4 авийн даагнууд бол их ойрхон айргийн 3 дээр Булган аймгийн Орхон сумын байж Гөрцөгөгийн намын чөлөөний хээр халдсан дааг айргийн 3 за ингээд Дөлгөн Дамирхүүгийн улсын хээр халдсан дааг айргийн 3 айргийн 4 дээр 46 дугаартай мөрдсөн 121 дугаартай мөрдсөн дааг одоо ингээд айргийн 5 турччихлаа. Булган аймгийн Бугт сумын аймгийн ялдарч мэгмэр сүрэнгийн мөнгөтийн одоо энэ дааг ингээд айргийн 5 за тэр сайхан хээр дааг орж ирж байна. За энэ хээр дааг бол Бугт сумын уяа Санжаагийн бор дааг 9 за 10 дээр Орхон сум Дондын Балбаатарын одоо бор дааг 10 Инх хориглийн бор дааг 11 за баяр хүргэе. За баярлалаа. За Бугт сумынхаа төгс 100 жилийн төрөнд бас үрээ харигдуулсан ахаад даадрууллаа. Зөвч олондоо өргөд танилцуулаад хээр даахаа удамсаа сайхан найзаа. Аймгийн алдарт байж Даваа дөржийн Бүрэн Бат гэдэг байна. Төрөлсөн байгаа 100 жилийн бод одоо сайхан наадж байна. Тэгэхээр шүдлэн үрээ ам үзүүлсэн дахиад хээр даагмаа сайхан ол өрүүллээ. За тэгээ миний хээр дааг болохоор миний нэг бас л 90 жилийнхээ ойд харигдчихсан хар өрөөний минь удмын ихтэй. За тэгээд эцэг нь болохоор манай найз нэг аяар азар гэдэг тэрний төлөвгүй та. За хэд давхар аягаар оролдоо. За ер нь их оролдоогүй. Тэгээд бид ч сумынхаа 100 жилийг л ер нь тэгээ зорж өглөө. Тэгээ сумынхаа 100 жилд яг байстай. Бодсон сансан бүх сайхан юм минь биелж сайхан дөрвөллээ. Одоо тэгээ нутгийн минь 100 олон энэ сайхан нутгийн минь уулаас өвгдөөц минь нэвэж сайхан даага төрүүллээ. За баяр хүргэе амжилт. Баяр их баяртай байна да одоо тэгээд энэ буурлаг димэл буян бахлагч боддгийн. Тэгээд уян сойргон даруулсан дүүн дээр унаач бүгдээрэнд нь баярлалаа. Морд тэгээд төрүүлж яригдана гэжтэй олон хүний хүч хөдөлмөр байдаг шүү дээ. Одоо тэгээд тэрэнд их баярлж байна. За баяр хүргэе. За
За аман хөдсөнд арижрын мэгмэрдэрч өрөө алзан даага орлоо. За баяр үргээ. Аривч 30-гийн бутын алзан даага. 30 юм. Тийм үү. Арижрын аман хөдсөнд тий. За үзэгчтэй өргөө сайхан танилцсан өрөө алзан дааганы хавд сайхан. Энэ баасан зургийн нэмж өгнө. Нэмж байна. Тий. За хэдих давхраагаар ордоо амжилтаас нь сайхан. Хан баяраар гэж ордоо. За бүтгэн зан олондоо сайхан баяр наадмын шиг хэлж. Булган аймгийн буцсан юм. Бүтгэн зан олондоо баярын минь өргий сайхан наацаар оруулж. За баяр үргээ. За. Бороо. За баяр үргээ. Тэр юуг нь ялж болох вэ? За хугацмынхаа хойд бас даагарагдвал үзэгчтэй бас өөргөө танилцуулаад хэр дагны хавд хүмүүсээс танилцуулж. За энэ хэр даг маань бол манай максимум шиг боор хазар нэг юм. Тэгээд ихтэй өдөрч хугацмынхаа өдөрч цагууралтай 3 дугаар дорсон баяртай байна. Хугацмынхаа сайхан баярлалаа гэж хэлээ. За баяр үргээ. За баяр үргээ. За хугацмын төгс 100 жилээр даагарагдвал үзэгчтэй сайхан өөргөө танилцуулаад. Ахын баян дөрсөн барьж дөржлөгийн тавцсан гэдэг. Энэ өрн даа болохоор Монгол Улсын алдарт байж арижрын өрдөрж өрн даа юм ба. Тайрын дөрөв сайхан тавьлаа. Сая 7 сарын 2-нд алдарттайгаа баярын нааданд 6-аар давхичаад. Одоо 2 дахь уралдаанд дэгдээд сайхан дөрвөлээ. Хугацмынхаа одоо бас зэн олон нийт телевизэн зугаа үзэгчтэй одоо бас баяр наадмын шиг хэлж. За тэгээд нийт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бохт нутгийнханда бүгдээрэнд нь ирүүлэх сайхан үнэ хөсөөрөө. Одоо ирэх ах юу. За баяр үргээ. За баярлалаа. За баяр үргээ. За баярлалаа. За даа хэдэр төгч. Даан тавар тагчлаа. За үзэгчтэй өөргөө танилцуулаад төрөн дагны хавд үзсэн. Булган аймгийн Бугцмын аймгийн алдарт байж Мөнх бот гэж хүн байна. За төрлөх хөтөг 100 жилийнхаа хойд сайхан мөр хурдан хурц үлгэн мөрдөөс хагаад Эвраа найзтай баярлалаа. Мөр өж төрөлж өгсөн. Төрөн даг маань тавар тагтлаа сайхан надлаа. За өмнө ядаа өчөө. Ерөөсөө бүтгэн хойд бэлдэж байгаа. Өргөж байгаа сая дахныхаа орлооноор ирж байна. За баяр үргээ. За баярлалаа. За ингээд хурдан даагны уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдаа. За аргийн морины хашаанд бол одоо 6 даага орж ирсэн юм. Морины гэнт одоо шийдвэрлэх бах. За 3 4 5-ын даагнууд бол одоо их ойрхон орсон юм байна. Тэгээд хугацмын төг 100 жилийн ой баяр наадмын өнөөдрийн бас зохион байгуулагдсан 4 нас амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Ингээд маргааш соёлын хязаалан за сонгуул насныхаа мөрдөө уралдаанаар иргэн уулзъя.